Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр сувгийн Атлас нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч нийтлэгч Бат Сая болон мөхцөл миний бие шин дугаараа хүрэхээр бэлэн болоод байна. Атлас нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувгийн ТV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 төлөөнөөр хүрч байна. Манай нэвтрүүлгийг эрсдлийг давах хүчээрээ бод даатгал ногоон ирээдүйг хөгжүүлэх өрөөтэй MMS компани бүтэн жилийн турш ивент итгэн та бүгд хүргэж байна. Өдрийн минь заяа. За өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хоёлаа. За үнэхээр сонирхолтой нэг улс руу чинь. За энэ улсыг одоо хүмүүс бол зарим бүр сонсоочгүй байдаг. За тэгсэн мөрдөө далбааг нараад энэ нэг улс байдэн штэ гэдэг нэг дундаа модтой тий. Энэ модыг хараад л хүмүүс бол одоо айгуу сайн мэддэг. А тэгээ түүхийн хувьд бол үнэхээр агуу түүхтэй юм улсаа. Тэгэхээр одоо энэ улс манайхтай айгуу олон зүйлээр холбоотой бас юмнууд баримтууд байдаг тий. За энэ улсын талаар ярина. За энэ улс бол мэдээж одоо Аз төвийн улс Ливан улс. За Ливаныг бол англиар бол Лебанон гэж нэрлэдэг. За хүмүүс болохоор Муаммар Каддафигийн Либия буюу Ливтэй айгүйх андуурдаг юм ус байгаа. За англиар бол Либанон, арабаар буюу өөрсдөө Лубнан гэж өргөдөө. Иранч Ливанчууд өөрсдөө дууддаг. За нийслэл Бейрут хотод дэлхийн хамгийн анхны хотуудын нэг. За энэ газар нутаг бол Ливаны газар нутаг бол одоо тийм том хэмжээтэй газар нутаг биш. Одоо бидний одоо газар зүүн үүднээс бол яг бол манайх ч өөрсдөө дэлхийд 18 төчдөг том. Жишээлбэл Монгол улсын хамгийн том аймаг бол Өмнө Говийн 3 тисүм гэж байдаг. 3 тисүмийн газар нутгаас 3 дахин жижиг. 10,000 гаруй метр квадрат. Тий, 3 дахь. Тий. Тэнгүүтээ Говьсүмбэр аймгийг 2 нийлүүлсэн хэмжээний ийм газар нутаг. Маш жижиг. Гэтэ энэ жижигхэн газар нутаг юу гэхээр газар дундын маш гоё үзэсгэлэнтэй далайн эргээс эхлээд 160 км үргэлжлсэн урт одоо уул нуруу мөнх цас оргилтой. Энүүгээр онцлог. Тэнгүүл энэ яадаг вэ гэхэл маш гоё үржил шимтэй, байгалийн хамгаалалттай, далаад айгуу гоё гарцсан гоё учраас энэ бол олон мянган жилийн турш одоо хүмүүс ингээд амьдарч иржсэн түүхтэй. Тэр талаар нь хоёлаа бас одоо эхэлж ярина. За тэгээд цаг агарын хувьд бол их сонин энэ Ливан бол. Өглөөдөө далайц хэлээд оройд санааргуулах тохиолдол гардаг энэ усуд бол. Тэгэхээр ийм жижигхэн газар нутагтаа мөртлөө одоо цаг уурын бол эрсдэс уур амьсгал ирэхдээ ноёлж идэг. Өглөө шортоо гараад ивч цас ороод күртэг өмсөл оройн гардаг ч юм уу тий. Ийм тохиол Ливанд байдаг. За энэ бол мөнх цаст бол газар дундын нэг сүмд оршдог. Дээрээс нь Ливан энэ одоо энэ бүс нутгийн улсууд дундаа мөнх цас төрөлтэй учраас цанын баазтай. Чи боддоо Ливан цанын бааз гэдэг цас ордог болохоор сонирн богоос тий. Тий хойд Африкийн зүүн хойхын хэсэгт л байгаа шүү тий. Тий одоо ойрт оронд штэ одоо бидний одоо барууныхных тий ойрт манайхаар бол Аст оронд байгаа тий. За яг л юуны ард байгаа шүү дээ. Израилийн ард байгаа шүү дээ. Израиль Палестины ард байгаа тийм. За Туркийн ард байгаа юм улс байгаа. Тэгээ энэ сонирхолтой ус ярьж байна. Тэгээ түүхэн үнэхээр одоо агуу олон сайхан юмыг бид нар ярьж байна. Яг бол түрүү хэллээ. Газар зүүн ийм сайхан таатай бүс нутагт маш олон жилийн турш одоо олон хаан тусууд, олон мундаг хүмүүс амьдарч байсан. Тэгээд одоо Ливаны сайхан сонирхолтой түүхээс идэв аваалцъя. За Ливан гэхээр одоо бид нар бол яг би бол нөө Бейрут хотоор нь мэдээд байна. За тэгэхээр Ливан бол мянган жилийн түүхийг өөртөө хадгалж олон шашин, олон соёлыг нэг дор зэрэгцүүлсэн. Тэгээ өнгөрсөн ба одоо цагийг нэгэн зэрэг. Одоо өнгөрсөн ба одоо цаг нэгэн зэрэг оршдог газар. За газар дундын тэнгисийн зүүн эрэгт орших жижигхэн Атлас асар баялаг түүхтэй орноор аялцгаая. Ливан улс нь хойд талаараа сэртэй, өмнөд хэсгээрээ одоо Израиль улстай хил залгадаг. За стратегийн хувьд бол маш чухал байршилтай. Тэгээ өнөөдөр ч гэсэн Ливан улсад юу болж байгааг бид нар мэдж байгаа. Хэдийгээр харамсалтай иргэдийн дайн, докторгүй улс төр эдийн засаг те шашны мөргөлдөөн гэдэг одоо муу муухай мэдээгээр нь бид нэр улсыг сүүлийн үед бол сонсож байна. Гэхдээ үргэлж тийм байгаагүй. Өнөөдрийн болж байгаа үйл явдлаас энэ улс хэдэн мянган жилийн өмнө оршиж исэн үрд ч гэсэн те орших нь бол ер нь түүхийг нь харахад бол тодорхой тийм хүмүүс байна. Тэгэхээр бид хоёр өнөөдөр бол энэ улсын сайн сайхан зүйлийн талаар ярина. За энэ нутаг юугаараа хамгийн алдартай вэ гэхээр энэ бол эртний финикүүдийн соёл иргэншил үүссэн газар. За дэлхийн хамгийн анхны цагаан толгойг нэгийг одоо хөгжүүлсэн финикүүд. За финикүүдийн цагаан толгойгоос эртний грекүүд болон арамейк одоо Монгол уйгурчин Монгол бичиг хүртэл энэ үсгээс үсэлтэй гэж үздэг. Энэ өөрийг сонин баримт байгаа юм шүү тий. Харин тийм. За финикүүдийн цагаан толгой нь бол 22 гигүлэгчтэй байсан гэж байгаа. Их шиг үсэг байхгүй. 22 гигүлэгчтэй. Хатуу ярддаг байна шүү дээ. За тэгээ энэ үсгийн дотроо хоёр язгууртай одоо финик цагаан толгой үсэг нь баруун болон зүүн гэж байгаа. Баруун язгуурт нь бол эхлээд финикийн цагаан толгойноос грекүүд цагаан толгойг авсан гэдэг юм.
За тэгээ грек хэл, грек цагаан толгойд чинь нөгөө одоо Италийн өмнөд хэсэг Сицили ард марлчин дандаа грекийн иргэншлээсэн шүү дээ. Тэр нутагт Этрускууд гэдэг одоо Италийн өмнөд хэсгийн бас уугуул иргэд соёл байсан. Тэд нар нөгөө колонилж ирсэн грекүүдтэй нийлээд өөрсдийн хэлээрээ Итали хэлэнд. Одоо латин хэлний суурь гэсэн үг байхгүй. Латин хэлний суурь. Латин хэл чинь өөрөө одоогийн Европын бүх хэлний одоо цагаан толгой үсэг шүү дээ. За баруун тал нь бол ингэ өгч байгаа грекийг дамжаад. За тэгээд бас грекээс Балкан орны Славууд, Беларусь, Украин, Орос, Болгарууд бас грек цагаан толгойноос бичиг үсэг авсан. Угсаа нь бол финикийнх. За гэтэл зүүн тал руугаа явхаараа юу болдог гэхээр маш сонирхолтой зүйл болоод байна. Зүүн талаараа явж байгаа одоо зүүн талынх нь одоо язгуурыг финик үсгийн зүүн талын язгуурыг арамейк язгуур гэж нэрлэдэг. За одоо тэрэн дотор бол одоогийн еврей хэл, араб хэл, брахмик хэл. За ерөөдөө Төв Азийн худалдаачд хэл гэж л болно. Торгоны замаар дамжиж орж ирсэн байх нь шүү дээ. За тэгээд тэр нөгөө зүүн тал руу хэл нь одоогийн бол одоо еврейчүүд ярьж байна. Араб цагаан үсэг түүнээс үсэлтэй. За тэгээ Сирек цагаан үсэг буюу те торгоны зам дагуу худалдаа арилжаа хийдэг байсан христийн шашинтай хүмүүсийн бичиг үсэг тооцоо тэр үсгээр явдаг байсан байна. За тэгээ тэр Сирек цагаан толгооноос согдианчууд авч хэргэлдэг байсан багууд согдианчуудын хэлээс эртний уйгурчууд цагаан монголоор согд бичиг гэж айгуу сайн байна. Йоо явна. Согд бичиг. За тэгээ тэрнээс эртний уйгур бичгээс монголчуудын одоо уйгурч монгол бичиг үүссэн. Тэгэхээр ийм манайхантай ч гэсэн хэл одоо цагаан толгойн хувьд бол холбогдохоор хэл нь адилхан гэж хэлж болохгүй юу шалгондоо гэхдээ нөгөө бичиг үсгийн угсаа цагаан толгойн үслэн тийм учиртай. Одоо энэ мундаг түүхтэй хүмүүс ямар нэг одоо бичиг үсгч юм уу бичиг үсэг үүсэнд ч өөр асар том одоо үйл хэрэгшүүтэй хэлнэ л да асар том соёлтой. Энэ соёл ингээд ийм байд юм ингээд энэ чинь ийш чи тарж байгаа шүү дээ. Нэг нь баруун чигээ тарсан, нэг нь зүүн чигээ худалдааны замаар тараад хоёр өөр ингээд хөлбөр болоод явсан. За тэгэл харангууд нэрнүүдийг харахаар маш олон нэрнүүдийг ойролцоо нэрнүүд байдаг шүү дээ. Одоо Жорж, Хуан, одоо бүр Дорж гэдэг нэр чинь Жоржтэй төстэй гэдэг ч юм уу те. Ийм олон нэрнүүдийн үүслүүд байдаг. Тэгэхээр энэ ямар агуу түүхтэй вэ? Эндээс бол харагдаж байгаамаа. Тэгэд манай ч одоо шил уугурж Монголд 13 дурсан Чингис хааны үед бол 8 гаралтай очсон. Татаа тунгай л тэ тэр чинь ингээд анх уламжлалт Монгол бичиг одоо би тохируулан хэрэглэх одоо тийм ихлийг тавьсан гэж бол үздэг шүү дээ тэ. Тэгэхээр бүр одоо бид нар Монгол бичгийн үзлийг авах юм бол хаанаас авах нь вөхлөөр бүр тэр Ляванаас авах нь. Финикүүдийн бичиг үстэй. Финикүүдээс авах нь тэ. За тэгээ заяагийн маань дүрснэр хүн төрөлхтний түүхэндх хүн хамгийн удаан хугацаанд үргэлжлэн суурин амьдарсан хотуудын нэг тэ. Бейрут байна, Библиос байна. За Библиосууд бүр хамгийн эртний хотуудын нэг тооцогддог. Өнөөдөр ч гэсэн хүн амьдарсаар байгаа. За цаг хугацааны урсгалд бол Ливан маань эртний Ромын, Отоманы эзэнт гүрний, за Ромоос өмнө бол нөгөө Персүүдийн, Ром тэгээд Отоманы эзэнт гүрэн, за тэгээд 2 дугаар дайны үед бол Францын нөлөөнд байжгаад 1943 онд тусгаар тогтнол болсон. За тэгээ өнөөдрийн Ливан маань маш өвөрмөц улс төрийн системтэй шашны тэмцвэрт суурилсан тогтолцоонд ерөнхийлөгч нь христийн шашинтай. Ерөнхий сайд нь Сүнни одоо мусульман, харин парламентын дарга нь Шиа мусульман байхаар бүр ингээ үндсэн хуулиндаа заасан. Тэгээ сонгогдох ёстой. За ягаад ингэдэг талаар нь хоёул бас ярий та тий. За ягаад юм гэхээр Ливан одоо юуд чимд өөрөө маш олон тийм юуны дунд байна л та. За хоошоогоо түргүүд байна. За урагшаага арабууд байна. За зүүнч явах нь персүүд байна гэдэг ч юм. Яг эдрийн ингээ дунд байдаг. За түрүүн бол хэлсэн газар зүүн хувьд энэ ус чинь нэг талаараа ингээ далаатаа нэг талаараа мөнгө цус толтой учраас тодорхой хэмжээний газар зүүн хамгаалалт байдаг ч юм. Тэгвэл энд чинь ингээ маш олон соёлууд яаж байгаа холилдож байгаа. За тэгвэл энэ дэр чинь соёлууд холилж энд чинь шашин холилдож байгаа. За энэ бүс нутагтаа бол Ливан улс бол одоо хамгийн тийм одоо сонирхолтой буюу исламын шашинтай улсууд ердөө 53%. За христийн шашинтай 41% буюу энэ одоо бүс нутагт маш өндөр тооцоотой энэ христийн одоо хүмүүс амьдардаг. За Ливаныг ойлгохын тулд бид шашин ба улс төрийг заавал хамтд нь харахаас сонголт байхгүй. Тэгжээж энэ улсыг бол харна. За учир нь Ливан бол одоо дэлхийд шашны харьяалал нь төрийн байгууллагт хамгийн гүн нөлөөс улсын нэг. Чи дөрөв хэлсэн шүү дээ. Ерөнхийлөгч нь заавал христийн шашинтай юм багсдаг тийм. За тэгээд Ливан бол юу гэж байгаа? Энэ олон шашин холилдож байгаа ийм ус учраас хүлээн зөвшөөрөгчөнд 18 шашны урсгал байдаг Ливан ус нь. За жишээлбэл христийн шашны одоо маринет гэж одоо урсгал байдаг. Тэгээ одоо католик сүмтэй ер нь л. Тэгээ католик сүмтэй тийм. За тэгээд энэ болохоор ямар усалтай эртээр үеийн дууланд амьдарч ингээд одоо Ливаны одоо орчин үеийн Ливан ус гол нөхцлүүдийг үүсгэж усарч энэ хүмүүс нь болохоор заавал энэ маринет одоо энэ христийн шашны урсгалаас бол ерөөдөө заавал ерөнхийлөгч сонгогдох ёстой гэсэн тийм бүр хуульчилсан байдаг. За тэгээд исламын сүнни одоо шиа буюу шиит хоёр хуйлаа байдаг. Энэ хоёр хуйлаа
ерөөхдөө ойролцоо хэмжээнд ч юм уу ингээ байна гэдэг бол өөрөө сонирн байхгүй. Одоо ша 26 сүний 26 гэж байхгүй. Тэгтэл нөгөө талд нь одоо перст бол илүү шид буюу ша давмгай Сауди Арабид сүний давмгай байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэний холимог гэхээр айгүй сонио. Одоо исламын шашны бие бинийгээ үздэггүй одоо хоёр урсгал чинь нэг усад ингээ зэрэгцэд байх нь шүү дээ тийм. За тэгээд дараа нь болохоор өөр ингээд урсгал байдаг хамгийн өндөр өвтөн одоо друз гэдэг нэг юм бас шашны урсгал байдаг. За Левант христийн болон одоо исламын шашнуудын тоо харьцангуй ойролцоо бид арабын бус орноос үнэхээр өөр. Энэ бол одоо үнэхээр сонирхолтой. Гэхдээ өөртөө бол араб бодож эзэж хэлдэггүй. Яг үндэ финикүүдийн үр удам. Хүмүүс болохоор араб бодож Иран, Левантуудыг маш ихээр боддгоо. За маринадууд Ливаны улс төрийг ойлгоход хамгийн чухал бүлэг учраас эндээс ингээд христийн шашинтай паплам хүлээн шүрдэг. Тэгээ өөрийн гэсэн гол нь ёслол уламжлалтай папаас өөр. За тийм учраас Ливаны энэ олон жил ууланд амьдэрсэн одоо Ливаны одоо орчин үеийн Ливаныг үүсгэхэд гол нөлөө үзүүлсэн учраас заавал ерөнхийлөгч нь одоо маринад христийн шашинтай байх ёстой гэж хуульчилж өгсөн байдаг. За 1943 онд тусгаар тогтнох шашны бүлгүүд хоорондоо тохиролцсон байдаг. Энэ тохиролцооны дагуу бол энэ явж байгаа. Яг гэвэл ч олон шашинтай хүмүүс байгаа учраас энэ нэг улс төрийн хүчээ шашнуудаа зөв хуваарлахгүй энэ үүмэн гарах магадлал маш өндөртэй. Энийг бол тэр аль дэлхийн 2 дугаар дайны дундуур бол орж ирсэн байдаг. За ерөнхий сайдын төрүүлсэн зулаа сүнний урсгалтай исламын шашны парламентын дарга нь одоо шиит урсгалтай. За дид ерөнхийлөгч нь одоо бүр грек православ гэдэг урсгалтай. Үнэ алдартай одоо ингэж хэлж тий. За армийн командлагч нь ихэвчлэн маронит байдаг гэж байгаа. Армийн командлагч нь тий. Тэгэхээр ингээд олон одоо энэ албан тушаалаа бүгдийг шашингууд дав гэж байгаа. За тэгэхээр Ливаны бид нар юу гэж дүгнж болно гэхээр өөрөөр хэлбэл төрийн хамгийн чухал албан тушаалуудыг ерөөсөө шашнаар л аварладаг юм ус. Тийм байна. За энэ нь болохоор олон шашинтай усад нэг бүлэг эрх мэдлийг бүгдийг авахгүй гэдэг хамгийн гол зорилготой. Одоо шил маринад урсгалын ч юм уу сүнийгийнхэн бүх одоо албан тушаалыг авчих юм бол энд чинь бусд нэг хүмүүсээ ялгарлан гадуурах ч юм уу те асуудал гарч болцгүй учраас ийм одоо айгуу одоо сонин гэх юм уу өөрсдийнхөө тохирсон ч гэх юм уу юм сонголтыг бол хийсэн. За гэхдээ эндээс бол юу гардаг вэ гэхээр олон хүн өөрийгөө одоо чи Ливан өгөхлөр үгүй би ингээд маранит хүн би одоо сүний хүн гэдэг яг Ливан хүн гэдэг нэр одоо хүнд хоёрдугаар тавигдаад байдаг. Энэ бол асуудал бол Ливанд бол айгүйх тавигдаг. Тэгээд бол Ливанда тийм яг дэлхийд харахаараа Ливанг нь дотроо болохоор би бол сүний шаа гэх янз янзаар ярьчдаг. Энэ бол асуудалтай байдаг. За намууд шашны үндсэн дээр байгуулагддаг учраас авилгал айгүйх байдаг. Авилгал их байдаг. За энэ бол ерөнхийдөө Ливаны хамгийн том асуудал байгаа. Орчин үед бол. За тэгээд шашнаас одоо ингээд үндсэн дээр байгуулагддаг учраас удаан хугацаанд засгийн газар бүртгэдэг ингээд хугацаа шаарддаг. Тэгэхээр засгийн газрын хувьд бол нэлээд төвөгтэй байдаг. Янз янзын нөхдүүд орж ирээ, янз янзын одоо үзэл баримтлалаа маш хатуу зарим нь бол тийм. За ийм учраас улс төрийн хямрал бол нэлээд одоо тохиолддог юм ус байгаа. За 1975-аас 90 онд бол Ливанд бол иргэнэд болж исэн. За энэ болохоор одоо үндсэн шалтгаан бас энэтэй холбоотой. Христийн болон исламын шашны хүн амын харьцаа одоо өөрчлөгдөх. За Палестины одоо нөө чөлөөлөх харим Ливанд байрлах болсон. Палестины чөлөөлөх харим. За Израиль Палестины мөргөлдөөн за гадаад орнуудын оролцоо өдр ингээд гараад 15 жил дайм болсон. Тэс 100 гаруй мянган нас орж 1 сая хүн дөрвж Бейрут бол нэлийн хүнд байдалд орсон. Энэ нөхцөлд байгаа. За тэгэхээр би хэдүүлээ одоо Ливаны энэ шашин улс төрийн нөхцөлийг ярихын тулд эдгээр зүйлийг ярина. За дээрэс нь одоо бид нөө ярьж болохгүй ч гэсэнтэй Хизболлаг тодорхой хэмжээнд ярихаас өөр тийм сонголтгүй болж байна. Тийм учраас эхний үнд ч дутчаад нэг хальт Хизболлаг дурдъя тойлоо тий. За тэгээ за цаг хугацааны аялыг намайг дурчин тий. Атлас нэвтрүүлгийг маань уучлаарай бүтэн жилийн турш MMS компани маань ивент итгэдэг байгаа. MMS компани бол маш гоё үрээтэй. За ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Сэргээгдэх эрчим хүчний системээр айл өрх аж ахуйн нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм байна. За энэ нь юу вэ гэхээр сэргээгдэх эрчим хүч буюу салхин болон нарны эрчим хүчээр аж ахуй болон айл өрхүүдийн эрчим хүчний хэрэгцээг хангах системийг одоо өгсөрдгөө бий болгодгоо гэсэн. Тэгэхээр Монгол шиг өргөн удам газар нутагтай газар сэргээгдэх эрчим хүчний ариун их нөөцтэй улсад бол бид нэр
Энэ бол маш хэрэгтэй зүйл. Тэгээ бид нар өөрөө нөгөө эрчим хүчний одоогоор бол хамааралтай байгаад шүү дээ. Ягаад тэгэхээр нөгөө өөртөө байгаа байгалийн газар доорх нөөц ашиглахаар утаа гаргаад байна, тэ амьдрах орчны тэ агаарын бохирдол үүсгээд байна. Гэтэл бид нар өргөн удам газар нутагтээ тархан суучтай үйл ажиллагаа явуулах амьдран суугаад бид нар сэргээгт эрчим хүчнээр эрчим хүчнийхээ асуудлыг шийдчихвэл тэгээ дулаахан тогтоо бүцүүл асуудалгүй шүү дээ. Тэгэхээр MMS компани маань дэлхийн одоо тэ тэргүүлэгч сэргээгт эрчим хүчний технологи үйлдвэрлэгчтэй Монгол дахь төлөөлөгч бөгөөд Монгол орны эрсдэл суур амьсгал зориулсан сайжруулсан хувилбаруудыг сайжруулсан технологиудыг ашиглан одоо тэг эрчим хүчний төслүүдэд хэрэгжүүлдэг. Тэгэхээр та бүхэн эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-ээс авах боломжтой. За MMS-ийн хамт олондоо баярлалаа. Манай төлөв бүтэн жил ивент гэж байгаа. За дараа жил ч гэсэн хамтран ажиллана гэж итгэж байна MMS-ийн хамт олондоо. За тэгэхээр юу яа та? Ливаныхаа түүх рүү ойлож авах. За тэгээ түүх рүү орчод. За яагаад энэ улсад те ингээ өвөрмөцсөн дэлхийн 3 тэ том одоо 2 том шашин зэрэгцэн оршоод байна вэ гэхээр өөрөө л одоо Ливан улсын маань газар нутаг нь Левант гэдэг эртний түүхэн газар зүүмж дээр байгаа. За Левантыг ярих юм бол одоо хойшлол Сир, одоогийн Йордан, Израиль, Палестин одоо Ливан улс маань энэ газар нутагт байна. За Левант бас Кипр аралчлсан ордог газар зүүн дээр тэнгисийн Анатолийн хойгийн дөнгөж уртхан байгаа. Тэгэхээр энэ өөрөө Левант дээр одоогийн энэ одоо христийн шашин исламын шашинтай үүссэн Авраамийн шашин нь өөрөө энэ газар нутагт бий болсон. Авраамийн шашнаас христийн шашин одоо исламын шашин хоёулаа үсэж байгаа шүү дээ. Уг нь бол нэг гарал үсэтэй юм байхгүй. Одоо юм хоёроор болсон болохоос шүү. Угаасаа яг тэр нэг одоо тэр бүс нутгаас дэлхийн баг бүх шашин хүсэж байгаа шүү дээ энэ бол тий. Тий одоо нэг хинду буддагаас бусна бод хинду будда нь бол энтгийн өрөө өрчлөө шүү дээ тий. Тэгэхээр энэ газар нутагт анх тэр шашин үүссэн газар нутаг болохоор яа харахгүй хүн амын хувьд ч гэсэн шашны улс төрийн нөлөөллийн хувьд ч гэсэн зэрэгцэн оршин гэхдээ Ливаны онцлог нь юу гэхээр тухайн газар нутаг нь дийлэнх нь исламын шашинтай болчихсон. Байхад хүн амын дийлэнх нь энэ ус өөрийнхөө өвөрмөц байдлыг хадгалж чадсан. Тэгэхээр энэ маш онцлогтой. Энэний түүх рүү н орвол энэ илүү тодорхой болно. За Ливаны түүх бол хүн төрөлхтний хамгийн эртний соёл иргэншлүүдийн нэг ээ. Месопотамтай зэрэгцээл те. Одоогийн Ливаны газар нутгаар 3000 жилийн өмнө эртний хамгийн боловсронгуй иргэншлүүдийн нэг болох Финикийн соёл үүссэн. За Финикүүд Ливанууд нь газар зүүн тэнгисийн ирэг дээр байна те. Таата уур амьсгалтай, далаа тэнгисээр худалдаа арилжаах боломжтой. Тэгэхээр тэд бол далайн худалдаагаараа алдартай, чадварлаг усан одоо навигац хийдэг те чип Усанд ерөөсө төрдгүүл гэсэн. Тийм төрдөггүй ард түмэн байсан бөгөөд газар дундын даяар тэнгис даяар худалдааныхаа төвөдөг сүлжээ үүсгэж чадсан. Бидний мэдих Картаж байгаа юм да газар зүүн тэнгисийн баруун одоо орчимтой одоогийн Тунисийн газар нутаг дээр тэр хойд Африкт байсан те. Маш том Ромын эзэнт гүрэнтэй одоо тулдаг байсан. Маш том хүчтэй баян иргэншлүүд Ливанаас Финикээс өсөлттэй байхгүй. Финикүүд тийш очоод тэр Картажийг бий болгосон гэж үздэг. Тэгэхээр мөн тэгээд бичиг үсэг үсгсэн гэж ярьлаа тий. Тэгэхээр тэд бол ойрхон дорнодын хамгийн нөлөө бүхий далайн соёл иргэншлүүдийн нэг бөгөөд үүсэл нь одоогийн Ливаны дээр эрэг орчмын нутагтай зайлшгүй холбоотой. За тэгээд Тир, Сидон, Библос зэрэг эртний хотууд байдаг. Энэ хотууд нь эртний Грекийн домог зүйдэр ч гэсэн бичиг үсэг дээр маш их гардаг. Өөр өөрийн цаг үедээ худалдаа арилжаачтай сүр жавхлан боловсронгуй байдлаараа үргэлж гайхуулдаг байсан. За тэгээд Финикүүдийн гарал үүсэл нь бол тухайн үедээ одоо Канаанчуудын нэг салбар гэж үздэг бод Семит тусааны хүмүүс. За энэ газар нутагт газар тариалангаас илүүгээр далаа тэнгис түшгэлсэн амьдралтай байгалийн нөхцөл шалтгаалan далаа худалдаа онгоцны худалдаа технологиг эрчимтэй хөгжүүлсэн. Ер нь бол усан онгоцны технологиор тэргүүлдэг байсан. Усан онгоцны технологи далайн худалдааг глобалчилсан хамгийн анхны улс гэж бас одоо Финикийн хэлж байгаа шүү дээ тий. Одоо бид нэг викингүүд тэргээл ярьдаг. Тэдрээс өмнө энэ газар дундын нэгс үнэхээр одоо маш том соёлыг түгээсэн юм. Ард том байгаа. За тэ түүхийд одоо хойд Африктай, эртний Египттэй, Грекүүдтэй, Этрускүүдтэй, хошоогоотой Итали, Сицили, Сардин хүртэл ингээд худалдаа арилжаа хийдэг. Тэгээд одоо Финикүүдээс хамгийн алдартай зүйл нь гэвэл тэрийн нийлээ хаан гэж өнгө байдаг те. Маш үнэтэй хүн. Ромын эзэн хаадууд хувцас чимгэллээ те. Шашныхан хүртэл хувцас чимгэллээ гоёдаг. Зөвхөн одоо хаадын өнгө гэж үнэтэй байсан тэр өнгийг одоо эртний Финикийн одоогийн Тир хот байхгүй юу? Ливаны Тир хотоос үүссэн. Тэгээд тэрийн ягаан гэж хүртэл нэрдэг. За тэгээ ийм эртний маш баян түүхтэй. За тэд нар бол тэгээд Ромын үүсгэсэн Картаж нь бол одоо Карфаген гэж те Оросоос Монгол хэл рүү буудаг. Ромын эзэнт гүрний гол өрсөлдөгч байсан. Тэгэд Испани, Сицили, Сардин, Кипр зэрэг арлуудад сууршаад өөртөө соёлыг түгээсэн. Энэ бол зөвхөр нь худалдаа арилжаагаар очоод өөртөөхөө соёлыг тэр газар нутгаар газар дундын тэнгисийн тэр иргэн бүх иргэншлүүдэд нийлүүлээд ер нь бол маш хүчтэй соёл иргэншил байсан. Гайхалтай худалдаач улс байсан гэсэн.
Тэгэхээр нөгөө олон мянган жилийн турш ер нь бол газар дэлхийгээр аялдаг хүмүүс өөр байдгийг мэддэг. Тэгээ өөр соёл, шашин, гарал үүсэлтэй тийм хүмүүстэй хамтран амьдраад арилжаа намаа хийгээд сурцсан цуснд нь байгаа болохоор шашны хувьд ч гэсэн эднэр өөр шашинтай ч гэсэн тий хамтран оршиход бол ямар ч асуудал байхгүй юм хүмүүс юм байна. За тэгээд Финик маань за хизээ Финикуд дууссан бэ? Ливанууд бий болсон бэ гэхээр мэдээж нөгөө Македоны Александр бол маш их хөв нэмэр оруулсан. За 3 дугаар зууны үед нийтийн он тооллын 4 дугаар зууны үед байхгүй Македоны Александр одоо байлдан дагуултаа эхлэхэд ер нь бол одоо унсан гэсэн үг. Финикуд унсан, Македоны Александр эзэлж явсан. За тэгээд түүний дараа Ассири эзэнт гүрэн, Перси эзэнт гүрэн болон Ромын эзэнт гүрний харьяа нухал одоо харьяа нутаг болсон гэсэн. Тэдний хувьд бол тэр газар зүүнгийн тэнгисийн худалдааг иргэшээх нь яг аргагүй Финикийг одоогийн Левантыг эзэлж одоо иргэшээлтэй байхаас те өөр аргагүй байсан учраас тийм байсан. За тэр Ромын эзэнт гүрний дараа Византын эзэнт гүрний хэсэг болоод Христийн шашинд илгэрээд за тэгээд 7 дугаар зуунд бол арабуудын нөлөө ихснээр исламын шашин нэвтрээд бус нутгийн соёл болон хилэнд гүн гүнзгий нөлөө үзүүлсэн. За үүний дараа мэдээж Отоманы эзэнт гүрнийг бүрлэхүнд шилжсэн. За Отоман бол өөрөөсөө одоо исламын шашинтай улс учраас исламын шашин одоо илүү төгсөн, илүү одоо тийм одоо соёлд нь илүү гүн гүнзгий суусан боловч нөгөө Христийн шашнытэй үүсэл газар гэдэг үүднээсээ Византын эзэнт гүрэн, Ромын эзэнт гүрийн харьяа нутаг байснасаа болоод Христийн шашин маш хүчтэй үлдсэн. За тэ Отоманы эзэнт гүрэн нуруу усны дараа одоо Францын иргэшээл тодорхой хугацаанд орсон Францын мандат гэдэг. Тэгээд ер нь өнөөдөр тэдний соёлд хилэнд нь Франц хэлний нөлөө байгаад идэг. Тий. Тэгээд нөө Османы эзэнт гүрэн улсын дараа нөө Англи болон Франц гэсэн хоёр улс одоо ер нь ойрох орны Арабын бүс нутгийг нөө хувааж авч байгаа шүү дээ одоо тий. Английн мандат гэхэлэр одоо ерөөдөө Палестин, Ирак талдаа, за Францын мандат гэхэлэр ерөөдөө Сирия, Ливан талдаа ингэж хуваагдчихсэн. За Ливан бол Францын одоо Маронитын шашны урсгалаас шалтгаалж ерөөдөө бас Францууд эртний холбоот ингэж үздэг учраас Ливаны бол өөрсдөө мандат явуулсан юм лээ. Тэгээд яг Франц бол 43 онд байгуулсан дараа 46 онд гараа авчиж байгаа шүү дээ. Англи бол яг эсэргээрээ Палестинд бол хоёр одоо тийм буруу зүйл хийсэн. Тэрнээс л одоогийн ингээд энэ асуудал. Тэг өнөөдөр энэ бүс нутгийн хямрал. Одоо болтол ингээд Английн одоо юунаас болцсон явж байна. За тэгээ 1943 онд Ливан тусгаар тогтнолоо зарласан. Тэгээд нөгөө Францын мандат байсан үедээ тэр хэл соёлын нөлөөнөөс хамаарат Бейрутыг ойрхот орнуудын Парис гэж нэрлэдэг. Тий. Тэгээ дэлхийн ойрхот орнуудын банк санхүүгийн төв байсан. Яг үнэ. За ийм гайхалтай төвхтэй өгн улс байжээ. За байжээ. За харамсалтай нь тэгээд битүү түрүүн ярьсан те нөө Палестины чөлөөлөх харим, Израиль Палестины мөргөлдөө ингээл гадаад орнуудын оролцоо гэдэг. За гадаад орнуудын оролцоон дээр одоо хамгийн гол үзүүлж байгаа нь Хизболла гэдэг энэ Ливаны хамгийн нөлөө бүхий байгууллагыг болцсон. За энэ яасан мэхлээр одоо ерөөдөө шиит хөдөлгөөний одоо ийм юугаар байгуулагдсан. За ерөөдөө Иран санхүүжүүлдэг гэдэг тийм одоо юу гэдэг. Одоо гүн бат итгэл үнэмшил байгаа тийм. Тийм учраас Израиль дэшээ давтлаад ирдэг байгаа. Тийм, Израиль дэшээ давталж байна. Тэгээ хамгийн амар нь юу вэ гэхээр энэ болохоор Израилийн эсрэг тэмцдэг. Тэгсэн мөртлөө Ливанд барилдаг. Ливан Израиль хоёр ч уг нь улын асуудалтай биш байгаа байхгүй тийм. За тэнгуүтээ өөрийн зэвсэг түвшинтэй Ливан улсад дотор байдаг тэр Хизболла гэдэг бүлэг Ливаны айрмаас тусдаа өөрийн зэвсэг бүлэгтэй. Энэ өөрөө айгүй том асуудал болж байгаа. Бүр парламентын судалд улс төрийн намын өргөж гүйцэтгэдэг гэж байгаа юм чинь. За тэгэхээр эн чинь бол Ливаны хувьд бол энэ чинь маш том асуудал болчихж байгаа байхгүй. Өөрийнх нь засгийн газар айрмаас нь өөр тэдрээс илүү чадaltaй зэвсэгтэй гадны хөрөнгө оруулалтаа тийм бүлэг эх оронд нь байна гэдэг энэ бол угаасаа хямрал болох айгүй том өсөл. Тэгвэл эндээс юу харж ин тэлэр энэ бас авилгал ямар айхтар юм бэ эндээс шууд харагдаж байгаа. Яг үнэ. Улс дотор улс бий болсон байж тээ. Улс дотор улс бий юу ч хийхгүй. Юу ч хийхгүй тий. Хамтран зэрэгцэн оршноо гэдэг. За ингээд зарим улс орнд үүнийг бол террорист байгууллага гэж үздэг, зарим нь Ливаны эсэргүүцлийн хөдөлгөөн гэж янз бүрээр одоо үздэг. Ийм маргаантай асуудал явдаг. За тэгэхэд ер нь бол Ливан улс одоо ингээд Израильтай бүх асуудал болоод, Палестин, Израилийн асуудал бүх асуудал болоод ерөнхийдөө валютын шунаад, банкуд хадгаламжаа хязгаарлаад, ажилтгууд өсөөд ядуур лимитэд 19 онд ингээд яжаад ковид мөй залгаад нэлээ хэцүү байсан. За гэтэл юу болсон бэ гэхээр 2020 онд Бейрутийн одоо далайн бомбтор маш том одоо тийм дэлбэрэлт болсон байдаг. За энэ одоо ямар учиртай дэлбэрэлт болсон бэ гэхээр энэ дэлбэрэлтийг бол ерөнхийдөө наадмын бөмбөгөөс болоогүй хамгийн хүчтэй дэлбэрэлтүүд энийг гэж үздэг. Тий. За энэ ингээд яасан бэ гэхээр энэ Молдовын далбаатай одоо тэр нэг
аммоны нитрат гэдэг энэ бодис химийн бодис одоо ажиж явсан онгоцыг бол зогсоосон юм билээ нөхдүүд бол. За тэрийг зогсоохдоо бол 2013 онд зогсоогоод за тэрийг ингээд хадгалсан. За тэрийг эрх баригч нь аюулгүй бодисыг ингээд зайлуулах ч юм уу холдуулах талаар олон жилийн турш ирсэн арга хэмжээ авахгүй нөөдг нь химийн бодис нь маш удацсан байсан тэр. За тэгээд асар хүчтэй дэлбэрэлт болоод дэлбэрэлтийн шалтгаан нь агуулгад олон жил хадгалагдсан. Одоо энэ одоо олон тонн тийм 2750 тонн энэ бодисоос үүсэж байгаа. За бордооны үйлдвэрлэлд ашигладаг боловч буруу хадгалал маш хүчтэй дэлбэрэлт үүсгэх юм аюултай байсан. Эхлээд бомбын агуулгад гал гарсан, галын дараа жижиг дэлбэрэлтүүд болсон. За эдгээр секундын дараа авраг том үндсэн дэлбэрэлт болсон. Цогцолтын долгион бол хотоор дарахаж цонх барилга байгууламжуудыг сүтгсэн. Сошиал медиагаар явсан шүү дээ бид нар юу болж байгаа юм те. 200 гаруй хүн амиар үдэж, за 6000 гаруй хүн шархтаж, хамгийн гол нь 300 мянга орчим хүн гэр оронгуй болсон. Гэр оронгуй. За ингээд Бейрутийн бомбд бол нэг хэсэг сүрсэн. За тэгээд асар олон тэрбум долларын одоо охирол амссан. За тэгэхээр Ливан ингээд дотоод асуудлаас бол нэлээд асуудалтай байсан боловч энэ дэлбэрэлт гарч ирээд засгийн газартаа итэх итгэлийг одоо байхгүй болгосон. За тэгээд хүмүүс бол маш их одоо санхүүгийн ямралд дуусчихсан санхүүгийн ямралд болсон. Ийм үйл явдал болсон. Маш харамсалтай тий. Тий, маш харамсалтай. Тэгээд одоо Ливаны хувьд бол одоо тийм их гоё түүх, гоё зүйлээс одоо сүүлийн одоо 100 жил ингээд нэлээд уруудах тийшээ ханд. За одоо бол нөхцөл байдал нэлээд эвгүй болсон юм уус. Маш хүнд байгаа тий. Хүнд байгаа юм уусгаа. За Ливан улсын хүн амын хувьд бол бас харьцангуй бага. 5-6 сая хүн амтай. Гэтэ гадаадд амьдарч буй Ливанууд нь одоо Ливан гаралтай гадаад амьдарч буй хүмүүс нь одоо диаспора гэсэн үг л дээ тий. Болвол энэ тоёд дахин нэмэгддэг юм байна. Тэгэхээр нөгөө энэ дайн улс төрийн тогтворгүй байдал одоо 75 50-70 оны хоорондох тий тэр хөгжил бол гайхалтай үесэн. Гэтэл 75 оноос хойш 15 жил үргэлжилсэн иргэний дайны хөл нэрвэгцэн ард түмэн бол маш их хүн чадaltaй, боловсралтай тий хүмүүс нь одоо нийгмийн өрмөн гэсэн үг л дээ тий. Тий өрмөн гэсэн үг. Тий гадагшаагаагаар авчихсан. За тэгээ тэр хүмүүсийн тоо бол маш өндөр байдаг. За нийт хүн амынхын 80-аас дээш хүн хотод амьдардаг. За тэгээд Бейрут нийслэл хот бол хамгийн том, дараа нь Триполи, Сидон, Тир зэрэг хотуудад одоо тий том хотууд нь байна. За Триполи гэхэр хүмүүс гайхаж магадгүй. Хойд Африкийн Либия гэж улсад Триполи гэж хот бий. За тэгсэн чинь Грекийн Пелопоннесийн хойг дээр Триполи гэдэг нэртэй бас хот байдаг. Тэр Триполи гэдэг нэртэй хот 3 байдгийн байгаа шүү. За тэгээд ойрхон орнодын олон шашинтай гэж хэлсэн тийм маш олон шашинтай. Албан ёсны хэл нь бол араб хэл боловч өдөр тутмын амьдралд Франц хэл, англи хэл маш түгээмэл хэрэгдэдэг. За нөгөө Ливаны диаспора буюу ливанчууд ингээд иргэний дайн ч юм уу маш олон шалтгаанаас ингээд усаасаа дөрвж байгаа шүү дээ. Эндээс яа харахгүй өрн болсон хамгийн мундаг хүмүүс явсан. Тэгээд одоо ч гэсэндээ ингээд Ливан гаралтай дэлхийн ингээд алдартай хүмүүс бол маш олон хүмүүсд орж болно. Жишээлбэл одоо бидний мэдих хамгийн алдартай хүн бол Стив Джобс. Стив Джобсын аав нь одоо жандал ингээд Ливан гаралтай хүн байдаг. За тэгээд ээж нь бол өргүүлж байгаа шүү дээ. Одоо яг Джобсын гэр бүл өргүүлээд Стив Джобс ч юм би бол тэгэхээр энэ бол ерөөдөө бас Ливан гаралтай. За бидний аягүй сайн мэддэг дуучин Шакира. Тийм үү. Одоо Колумбийн дуучин бас яг гарал нь бол Ливан гаралтай гэж явдаг. За Ливан болон Колумбийн дуучин гэж бүр ингээд бас хэлж болдог тийм. За Салма Хайк байна. За өчтөр шөнө хөл өмгийн дэлхийн орчин сарга тэмцээний нээлтийн Мексикийн бас гол хүн болсон. Цомон дээр бол Салма Хайк ирсэн. Тийм ээ. Хараад таньсан. За нөхөр бол Ливан болон Мексик. Чамайг хараад байсан юм уу? Чи хараад би хараад байсан. Тэгээ Салма Хайкийг. За Ливан Мексик одоо гаралтай юм байна. Гаралтай юм одоо яг Мексик хүн гэхдээ ерөөдөө бүр гарлаа байх юм бол Ливаны одоо тэр дөрвсөн одоо хүмүүсээс ерөөдөө эхлэлтэй. За Кино Ривз алдарч жүжигчин. Матрикс дээр тоглодог Кино Ривз бас ингээд Ливан гаралтай. За Жо Салдана гэдэг одоо тийм бас алдартай жүжигчин байгаа. Бас Ливан гаралтай гэдэг. Ингээд тайх юм бол маш олон тийм одоо бизнесмэнүүд, урлагийнхан одоо жишээлбэл юу байгаа штэ. Карлос Слим гэдэг нэг юуны Мексикийн хамгийн баян хүн байгаа штэ. Нэг хэсэг дэлхийн хамгийн баян болсон. Тэр чинь бас ингээд төөх юм бас Ливан гаралтай бас тийм хүн байгаад байгаа байхгүй. Тэгэхээр Ливан ямар мундаг одоо юм ус үндэстэн бэ. Тэгээд ингээд гадшаад өрсөн хүмүүс нөрлө гадаадд ямар одоо тийм байна алдартай. Алдартай мундаг хүмүүс байна. Тэгэхээр эн чинь зүгээр нэг очиод алдартай болохгүй шүү дээ. Тийм маш олон хүмүүс л төрж байгаа. Энд чинь бас эцэг их тэгээд тэр соёлыг хадгалж байгаа тэр гэр бүлийн соёлд олон зүйл бас нөлөөлж байгаа гэж хэлж болно. За хоёлаа төр завсарлаад 2 дахь нэтгэгчээ дуртчихъя. За эрсдлийг давхаж хүрээтэй Монголын ууган даатгалын компаниудын нэг бод даатгал манай нэвтрүүлгийн ивент итгэдэг билээ. За бод даатгал компани нь өөрийн харилцагчид
та найдвартай хурдан хэлбэр үйлчилгээг эрсдэлгүй аюулгүй хамгаалалттай ирээдүйг зохицоор нь санал болгодог. За үүнд гадаад дотоод аялын даатгалыг нь онцлоё. За гадаадын улс оронд аялж амарч буй аялагчдад зориулсан аяллаа иж бүрэн даатгал нь аялын явц тохиолдож болох гэмтийн санхүүгийн эрсдлүүдээс хамгаалж дэлхийн аль ч улс оронд байрлалын хязгааргүй үйлчлэх 24/7 хамгаалалт бүхий даатгал юм. Бод сос иж бүрэн даатгал нь дэлхийн тэргүүлэх International Соос эрүүл мэндийн байгууллагын давхар хамгаалалттай бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үн төлбөргүй хүргэх давуу талтай юм бүтээгдэхүүн юм байна. Тэгэхээр бод даатгал нь одоо даатгалын салбарт олон улсын эрүүл мэндийн даатгалыг нутагшуулаад 10 жил болж байгаа бөгөөд Монгол дахь цорганц партнер юм байна. Таны аялал амьдралын замыг түшиж явах хамтрагч бол бод даатгал байх болно. За бод даатгалын хаяг нь Чингэлтэй дөрөв баг тойрог бод самхаг одоо Сүхбаатарын талбайн баруун талд гэсэн үг те. За тэгээ та бүхэн бод зураас insurance.com хаягаар ороод онлайнаар даатгуулах боломжтой. Харин бод claim app-ыг утсандаа татж аваад даатгалтайгаа холбогдоод таны аялын турш гарсан нөхөн олгоороо одоо аял осол аваард энэ бүгдээ мэдэгдээд баримтуудаа явуулаад нөхөн олгоороо авах боломжтой байна. За ивент итгэжтэй баярлаа. За ивент итгэжтэй баярлаа. За Ливан улсад ярьж байгаа юм чи Ливанаас нэг зүйлийг бодол ярихгүй байхаар байхгүй. Тэр бол хоол. За Ливан хоол бол ерөөхдөө их алдартай. Манай монголчууд бидний хувьд бол нэг одоо Ливан хоол гэхэлэр холоо тий. Тэнгүүд Ливан хоол бол дэлхийд маш алдартай хоол байна гэж боддог. Яагаад гэвэл Ливан хоол одоо яг газар дундын тэнгисийн одоо нэг тийм хоолны соёл байгаа шүү дээ тий. Энэ соёлыг ойрт орнуудын уламжлалт одоо хоолны соёлтой хослуулсан. За тэгэхээр энэний микс болсон. Үнэхээр гоё хоолны соёл гарч иж байгаа. За Ливан ресторанууд үнэтэй байдаг. Үнэхээр лаглаг ресторанууд Ливан ресторанууд явдаг. За ерөнхийдөө хоолны холцууд гэх юм бол ерөнхийдөө шинэхэн ургамлыг аягүй гоё хэрэглэдэг. Далайн ус чинь тэгдэж шүү дээ. За тэгээд оливын доос, нимбик, сармис эдрийг амтлагаан дээр л мэдээж загас идэнэ. За тэгээд хоньны мах дахиад бас дахиад бас түгээмэл. Нэг амар тийм хүнд бол иддэг хатун бол биш. Зарцсангуй эрүүл хоолтой болдог. Тийм учраас Ливан хоолууд олон давхтад ийм жижиг гоё хоолууд ирдэг. Тэр нь эрүүл, амттай ийм хоолууд ирдэг учраас нэлээд бас өндөр зэрэглэлийн хоол гэж л явдаг. Тий, би Ливан хоолнд дуртай. Би тэгээд Стамбулд очихоор Стамбулд нэг Истиклал гудамж байдаг шүү дээ. Тэр гудамжийн ойролцоогоор 3-4 Ливан хоолны ресторан байдгийг. Би Стамбулаар очихдоо ер нь бол заавал ордог. Тэгээд тэдний одоо табуле, хумус, фалафел, шаварма зэрэгтэй хоолууд нь ер нь бол дэлхийн түргэн олонд тий. Хүмүүс мэддэг фалафел бол хааж ер нь байдаг да Монголд л ер нь байдгүй тий. Хумусыг бол маш сайн мэдж байгаа тий. Чигпигээр хийсэн нухш байгаа шүү дээ. Маш амттай одоо өөр сандвич юм уу ингээд дүүрээд идэхэд гоё амттай. Тэгээд эдний хоол бол маш баялаг орц найрлагын хувьд ч гэсэн газар зүүн байрлалаасаа болоод олон соёлын тий нөлөө, соёлын солилцоо маш их байсан болохоор ер нь бол газрын хоол хүнсний сайхан зүйлийг аваад өөртөө шингээж чадсан. Хоолоор бол яа харахгүй алдартай шүү те. За тэгээд Ливан улсын хэдүүл ярихын тулд далбааг нь ярих хэрэгтэй те. За яг гэх юм бол Ливан улсын далбаа одоо хүмүүс хараад байна. Тэн дээр одоо седр гэж нэрлэдэг. Одоо монголоор хуш одоо хуш мод юм одоо те. Хуш мод гэдэг. За энэ л хороо яадаг вэ гэхлээр нь Ливан улсын энэ далбаа нь чэйжлэхэд амар учраас дэлхий дээр маш олон хүмүүс Ливаны далбааг ерөөсө хараад өөний нэг улс байдаг гэж шууд мэддэг. Гэтэ тэрэн дээр нь улсынх нь нэрийг хэлж чадахгүй жоохон эргэлздэг те. Нэг юм гарч. Тэгэхээр энэ улсын хувьд бол далбаагаар аюул алдартай. Далбаа нь яагаад ингэ дээр ингэ сайдар байдаг гэхээр энэ болохоор Ливаны одоо яг өөрсдийн бэлэгдэлсэн. Одоо юм мод байдаг. За тэгээд Ливан бас дээрэс нь энэ их мод байдаг цөлгүй улсуудын нэг. За хуш мод нь болохоор газар дундын тэнгис орчмын бүс нутгийн зүүн хагас нэн түгээмэл байдаг. За энийг бол Ливан хуш гэж бүр нэрлэдэг нэртэй. За мөнх ногоон хуш мод улс төрийн далбаа ерөөдөө олон юм ингээд юутай байдаг. Байдаг юм одоо. Тэгээ мөнх байдлыг бэлэгдэж байгаа. Мөнх байдлыг бэлэгдэж байгаа. Тийм учраас далбаад юун дээр нь болохоор далбаан дээр ингээд энэ хуш мод бол ерөөдөө байдаг юм төвхтэй. Тэгээ Ливан хуш гэдэг одоо алдартай юм шүү байна. За би нэг сонирхолтой юм хуваалцах гэсэн юм. За. Одоо бидний аягүй сайн мэддэг грекийн дуучин асварсан Демис Русос гэдэг дуучин нэг бүдүү юм сахалтай байдаг байсан шүү дээ. Бид нэр одоо 90-ад онд дууны ер нь бол маш их явдаг байсан. За энэ дуучин таныг холбоотой сонирхолтой баримт байдгийг. Энэ дуучин Афинаас Ром руу Итали руу TWA 847 гэдэг нислэгээр нисж хагаад энэ онгоцонд барьцаалагдаад 15 хоног барьцаанд байсан юм. Гэтэл энэ онгоцон дотор энэ Демис Русос энэ алдартай дуучин маань явжсэн байхгүй юу? За та энийг яасан бэ гэхээр Хезболла бүд бүлэглэлийн 2-3 этгээд энэ онгоцыг 150 орчим хүнтэй зорчигчтой онгоцыг барьцаалаад 15 хоног барьцаанд байлгасан. За энийг нь хэн бичсэн бэ гэхээр Хезболла бүлэглэлээс.
За тэгээ эднэр барьцаалаад нөгөө онгоцоо одоо Ливан, Бейрут, Алжирийн хооронд ингээл маш олон удаа нисгээл түвшин дуусгаар газартай холбоотой байгаа шүү дээ. Бид нар барьцаалсан байгаа. Биднэрт одоо бид нар түлш авах хэрэгтэй байна. Тэр хэмжээний хоол хүнс хангамж авах хэрэгтэй байна. Гэт оронд нь ингээ хэдэн хүмүүсийг ингээ баг-багаар буулгаад 15 хоног онгоц барьцаалсан хэрэг байдаг. За тэгээд Хезболла бүлэглэл нь бол нөгөө Америк, Израиль бол террорист бүлэг гэж аль биесээр хүлээж үздэг. Өнөөдөр хийж байгаа үйлдэлийг нь харуулбал террорист бүлэг байхаар л байна те. Гэтэл нөгөө 1982 онд тэр Ливанд 15 жил үргэлжилсэн иргэний дайны дараа үүссэн гэж байгаа. Нөгөө бусад эсэргүүцлийн хөдөлгөөнүүд нь бүгд зэвсгээ хураалгасан бол Хезболла бүлэг зэвсгээ хураалгаагүй. Ягаад гэвэл энэ одоо ардын түмний эсэргүүцлийн хөдөлгөөнгээд нөгөө талаар засгийн газар нь өөрөө ер нь бол Хезболлаг үүслийг оршихыг нь хүлээн зөвшөөрсөн. Аль бие ёсоор хүлээн зөвшөөрдөг. Тэгээ бид нар ер нь бол одоо хамтран оршно гэсэн нэг тийм аль бие ёсны бас байр суурьтай байдаг. Гэтэл тэр байрлалаасаа болоод өнөөдөр зогсоо цайхуу бөмбөгдүүлж Бейрут хотын тал байхгүй болж байна. Гэтэл Хезболла нь Иранда бүр биш юунда Иранаас санхүүжилттэй байгаа шүү дээ, тий. Маш нөлөөтэй бөгөөд дүүргүүд хотууд засгийн газрын одоо иргэшээлтэй эрх мэдлээс гараад Хезболла бүлэглэл тэр дүүргийн боловсрал, эрүүл мэнд, бусад нийгмийн асуудлыг хяндаг хариуцлага болсон. Гэтэл энэ онгоцыг тэгээд Хезболлагийнхан барьцаалсан. За тэгээ нөгөө миний ярьсан алдартай дуучин маань бол 5 хоног барьцаалагдаад нэг газар нэг хоол түвшний төлөөсөнд буугаад амьд үлдсэн. Тэгээ яг онгоцон дээр нэг хүн насварсан. Тэр нь Америк нэгдсэн улсын цэргийн албаа гэж байсан. Тэр хүн насварсан. Эсэргүүцэл үтсэн бахта цэргийн болохоор тийм баха. Тэгээ бусд нь бол яг хуу тэгээ бас нөгөө Америк нэгдсэн улс иргэн болохоор бусад зорчигч дундаас илүү анхаарлыг татсан байх л та. Тэгээ бусад зорчигчдыг нь энэ тэнд буулгасаар байгаа. Тэгээ буулгасан. За тэгээд энэ бол Хезболла хариуцлагыг хүлээсэн. Хезболлагийн одоо салан тусгаарлагчд террорист бүлгэл энэ зүйлийг хийсэн гэдэг. Сонирхолтой. Би нөгөө Демис Руссо сонин юм болсон тий. За Ливаны хувьд бол одоо юуд чимдээ маш түүхтэй 4000 жилийн одоо өмнөөс Ливан гэдэг нэр явсан тий. Одоо шилбэл манай Монгол гэдэг нэр одоо хизэнс явсан. Ливан гэдэг нэр хизэнс гэл улсуудын ингээд нэр хизээ ингээд одоо бичиж чиглэсэн, дурдж чиглэсэн байглаараа Ливаны бол нэлээд урд очиж байгаа. За тэгс чинь Библийн сударт Ливаны нэрийг 75 удаа дурдсан байт юм байна. 75 удаа. Тэгэхээр энэ Библийн сударт 75 удаа дурдаг гэхэлэр энэ үндэстэн чи бүр ингээд өөртөө шаваа тавьсан, бүр хүнлэгдсэн тий. Библи гэдэг юм дээр энэ маш олноор ингээд одоо бичиж болох үз юм түүхийг бол бүтээсэн байна. За би бас нэг сонирхолтой хүний түүхийг бас ярих гэж бодож байна. За Ливан ч өөрөө юу? Одоо энэ хүндийн өргөлд за тэгээд энэ ерөөхдөө хүчний спортын тал дээр маш тийм юутай байхгүй нөөц дуусаад байхгүй. Одоо ингээд олимпийн наадмын ингээд ерөөс дөрвийн талын дараа бүгдээрээ л одоо хүндийн өргөл мөргөл ч юм уу тиймэрхүү байдлаар авдаг. За тэгээд хөл бөмбөг сагсан бөмбөг спорт бүр онцгой сайн. Ялангуяа сагсан бөмбөгт бол Ливанчууд бол болиултаас аягүй сайн. Ливан ус бол бүр онцгой аягүй сайн. За бүр сагсан бөмбөг дэлхийн аваад Азиад үе төлөөлж ордог ус нэг. Сагсан бөмбөг. Бид нар Ливанчуудыг сагс тоглодог гэхэл нэгдэхгүй те. Одоо Аракчи, Вахид Аракчи гэдэг бүр аягүй мундаг тамирчин Монгол хүртэл тоглож ирсэн юм тамирчин. Дэлхийн аваар дээр хүртэл ялцдаг. За тэгсэн чинь Ливанд ямар тамирчин байдаг вэ? Одоо Мистер Олимп гэдэг нэг гой бодибилдинг үзүүлбэрүүд одоо манай Маратын ордог тэмцээн байна шүү дээ те. Тэдний дэлхийн аварга нөгөө шүү дээ Мистер Олимп гэдэг. Одоо Арнольд Шварценеггер эдний бараг 6 мурга төрүүлсэн те. Тэр том тэмцээн байдаг. Энэ Мистер Олимп гэдэг тэмцээнд ерөөхдөө ингээд Европ бол Америк дэвхэл тэргүүлдэг. Өөр твийн ерөөхдийн дундор орох боломж Аз ч юм уу Өмнөд Америк. За тэгээд одоо Африк те эдгээр орох боломж өгдөг. Тэгэхэд энэ дундуур нэг Ливан орсон байдаг. Самир Банов гэдэг. За түүнийг болоод Ливаны арслан гэж нэрлэдэг. За тэгээд Мистер Олимп гэдэг тэмцээнч бол дэлхийн хамгийн мундаг ингээд том дамжт бол ордог Жо Вейдрийн одоо санаачилсан ийм одоо тэмцээн байгаа даахгүй. За тэгээд энэ тэмцээнд маш олон аваргууд төрүүлдэг. Энэ тэмцээний аваргууд идэг одоо маш одоо Мистер Олимпийн аваргадаг асар том нэр хүндтэй ийм байсан 1965 оноос эхлээд. За тэгээд эндээс бол жишээлбэл хамгийн алдартай ус өмнө Арнольд Шварценеггер. Алдартай жүжигчин одоо Калифорни мужийн амбан захирагч гэдэг ч юм уу те. Тэгэд 1983 онд Германы Мюнхенд болсон тэмцээнд нэг Ливан нөхөр гарч ирээд нөгөө Америк, Итали баахан нөхдүүдийн дундуур англи манглуудын дундуур орж ирээд төрүүлсэн байдаг. Тэр нөхөр бол Самир Банов. За энэ хүн болохоор ингээд шал өөр хүн орж ирээд Мистер Олимп төрөөс айгуу тийм сонь тохиолдлууд нэг болсон байдаг. Тэгээд энд ингээд төрүүлээд 25,000 Америк доллар 83 онд авчихсан. Тэгэхээр энэ ямар том тэмцээн бэ? Нэр үнэтэй үедээс харагдаж байгаа. Ийм түүх байдаг. Тэгэхээр Ливан улсын хувьд бол Самир Банов бол одоо бас хамгийн алдартай миний мэдих спортын тамирчтайгаа нэг болчиход байгаамаа. Бусад спортын төрлүүдээр ер нь хэрэг байдаг вэ?
Ер нь багийн спорт аягүй сайн Ливан. Тийм. Одоо нэг яг юу харж байна лээ, хот суурин газар маш олон жил одоо байсан. Хамтаараа амьдраас Уртц учраас эдгээр чинь багаар тоглох багийн спортын төрлөөр хамаагүй давуу талтай байдаг. Тэм учраас Ливанчууд л одоо сакс бодоод хөлбөмбөг бүгднгээр нь яг хөлбөмбөг бол нөгөө хоёрыг үзэхгүй. Яг бол арабын тэр ертөнцийн угаасаа бүгд хөлбөмбөг. Бүгд лаг. Тэгвэл тэр дунд Ливан яхаарахгүй ингээд муудаа ордог тий. Тэнгүүд сакс арабуудыг тоглохгүй шүү дээ. Болиолыг тоглохгүй. Тэгвэл тэр дунд Ливанчууд хамгийн хүчтэй усуудынхаа нэг болцсон. Явж идгээ. За баярлалаа. За маш сонирхолтой дугаар байлаа. За тийм үнэхээр гоё одоо сонирхолтой олон зүйлийг бас мэдчих авлаа. Тэгээ Монгол бичиг хүртэл одоо бүр анхны гарлын нэг тайхан байна. Финикийн газар. Тийм Финик буюу одоо Ливаны газарнаас үүсэлтэй лээ. Надад бол өнөөдөр мэдчих авлаа. Сонирн байлаа. Баярлалаа. Харин маш сонирхолтой байна. За ингээд та бүгдэд шинжлэх ухаан тань мэдхүү хот мөндөр сувгийн Атлас нэвтрүүлэг хүрлээ. Хөтлөгч нийтлэгч бод сая болон мөхцөл миний би ээлж дугаараа та бүхэд хүргэлээ. Манай нэвтрүүлэг тань YouTube-ийн хот мөндөр сувг, NTV телевиз болон хот мөндөр радио 83.3 болон 107.4-оор хүрч байна. Атлас нэвтрүүлгийг эрсдлийг давах хүчээрээ бод татгал ногоон ирээдүйг хөгжүүлэх үрээтэй MMS компани бүтэн жилийн турш ивэнтэтгэн та бүгдэд хүргэж байгаа билээ. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.